2014 оны 8 дугаар сараас зам барилгын ажил эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 30 га талбайд бүтээн байгуулалт хийгээд байгаа юм байна. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу нийт 130 га талбайд бүтээн байгуулалт хийх бөгөөд бүтээн байгуулалт нь бүрэн хийгдснээр автомашины бүх төрлийн худалдаа үйлчилгээний том зохицолбор бий болох юм а. Энэ зохицолбор бүрэн ашиглалтанд орсноор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал багасч ажлын байр бий болж үйлчлүүлэгчид нэг дороос үйлчилгээ авах боломж нэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид харж байна. Төвлөрөл мэдээж шаарна. Хотын захад дагаад ажлын байр бий болсноор суурьшил бий болно. Төвлөрөл бий болно. Ингээ хот маань бол ингээд нэг төвтэй байсан бол хэд хэдэн төвтэй болох эхлэлийг бол бас манай зохицолбор багч гисэн хангажаа гэж ойлгож байгаа. Дээрээс нь автомашины бизнес эрхлэгчнэр өөрийн гэсэн ажлын байртай, өөрийн гэсэн цагтаа нартаагаар энэ бизнесээ урт дунд хугацаанд төлөвлөх тийм ээ. А дээрээс нь худалдааны зохицолбороор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид маань чанартай сонголттой автомашин сэлбэг худалдааг нэг цэгээс авч тийм ээ. Одоо бүртгэлээ хийлгэж өдөртөө багтаад автомашиныхаа лизингийг аваад бүртгэл шилжилт номероо аваад онцлуулад улсын онцлогоонд идэхгүй бол хувийн онцлогоонд онцлуулад ингээд сэтгэл ханамжтайгаар худалдан авах хийх боломжийг олгож байгаа. Одоогийн байдлаар эхний ээлжинд ашиглалтанд орж байгаа 30 га талбайд 6370 автомашины зогсоол бүхий 4 бүс, тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголт, татвар даатгал, банк натрат зэрэг автотээврийн хэрэгсэл худалдан авахтай холбоотой бүх төрлийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсныг авто худалдааны зохицолборынхан онцоллоо. Харин шинэ зохицолборын нээлтэнд оролцсон иргэд ийхүү ярьж байна. Ажлын байр бий болгүй яг хөө тэрсээ тэгвэл энд ч одоо ингээд баруун талаас ирж байгаа бас хөдөөний ард иргэд зөндөө байна. Тэгээд наавга дахил энэ баруун чигээр ажиллаж амьдарч байгаа хүмүүст бас зөв зохистой ажлын байр шинээр нэгж байгаа бас сайхан л. Энэ бол надад сайхан санагч. Нэг дороос үйлчлэгээ хамрагдсан энэ их сайхан ажил хийсэн байна. Талбай томтой ер нь бүх юм сайхан. Бүх банк, санхүү одоо бүх юмны бүдэн одоо баригдсан байна. Энэ надад бол сайхан санагч байна. Нэг дороос ийм том талбайд Улаанбаатар худалдан авалт хийхэд бол үнэн сайхан чөлөөтэй болсон юм байна л гэж бодож байна. Энэ хийж байгаа ажил бол их зөв зүйтэй ажил байна л да. Боломжийн. Одоо нэг хүн өнөөдөр машин худалдаж авах гээд за даавар зах дээр очдог. За өшөөр хаана шинэ машин байгаа бол өөр газар хаана хямдхан байгаа бол тэгж бодлох юм байхгүй. Энэ ерөөсөө шууд энэ газар ирэхэд ерөөсөө бүхэл болцоо нэг дор байна. Тус зохицолборыг нэгдсэндээ холбогдуулан ил задгаа худалдаа эрхэлж байгаа захуудыг хаахаар болсон. Өнгөрсөн онд 156 ил задгаа зах байсан бол энэ жил хийсэн шалгалтаар 102 бүртгэгджээ. Нийслэлийн засаг даргын дахирамжийн дагуу 10 хоногийн дотор хаах арга хэмжээг авах юм байна.